би хинч биш юм чи байна. Би чадваргүй байна гэдэг ийм нэг ихтгэл талд хумсарч суучгал юм бол энэний сөрөг ур дагаврууд ирээдүйд ингээд үргэлж гараад идэг байхгүй. Би ч гэсэн өөрөө энийг тулж үзсэн үний хувьд те надад айгүй их тийм айцуд идэг гэсэн. Заавал бид нар тэгж их айцтай амьдрах ёсгүй шүү дээ тий. Хүн болоо ер нь аз жаргалтай амьдрах хэрэгтэй шүү дээ. Одоо хамаар амгалан болох хэрэгцээ хүнд байдаг. Даалт хумсрын түвшинд хвчлэн сөрөг мэдээлэл их байвал амьдрал дандаа тэмцэл дүндүрдэг. Хүний амьдралын хувь заяаны 96-аас 98%-ийг даалт хумсар шийддэг. Ихэнх 80% 8 нас хүртэл суучдаг юм байна. Даалт хумсрыг хамгийн эерэг түвшинд хувиргадаг техник байдаг. Бүх юм тань болохгүй юм шиг, буруутай юм шиг санагдаад ивэл зүгээр л энийг тайлах техник байна. Блоко тайлах хэрэгтэй. Сайн бацаано Psycho Secret подкастын маань ээлж нэгэн дугаар эхлэж байна. За манай подкастэнд психо саматагч Жайна өргөдөн оролцож байгаа. За өнөөдөр бид хоёрын ярилцах сэдэв бол төлхөө гадаадд байгаа монголчуудынхаа сэтгэл зүйн хэрэгцээ рүү психо саматик төвшөнд одоо хүн гадаадд амьдрах үед юу болж байдаг талаар, юу мэдэрч, юу туулж байдаг талаар бид хоёр ярилцъя гэж шийдлээ. За миний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн Жайна амчтай их баярлалаа. За сайн байна. За хоёулагийн ярилцлагыг одоо гарчиг ер нь ойлгомжтой тий. Тэгээ гадаадд хүмүүс ингээд сурч байна, ажиллаж байна тий. Гадаадд байгаа хүмүүс янз бүрийн асуудалтай байдаг л да. Миний хувьд би ч гэсэн одоо бас ингээд бага залуугаас гадаадд олон жилээр амьдарч үзсэн. Тодорхой хугацаанд ингээд амьдарч байхад яг хууль ёсоор амьдрах, хууль бусаар амьдрах бүгд асуудалтай л да. Хууль ёсоор амьдарч байгаа ч гэсэн энэ хүмүүс одоо бүр ингээд сэтгэл санааны түвшинд бүр 100% 50 байдгүй гэвэл бас тийм байдгүй байхгүй юу. Тэгээд энэ талаар ерөнхийдөө ярилцъя гэж утсан. За хүн гадаадд амьдрах үед одоо нөгөө эх орноосоо хол их нутагтаа биш байгаа штэ. Хил соёл өөр, ёс заншил өөр орчинд тэ хууль нь өөр, ёс заншил, ёс зүй бүх юм өөр орчинд хүн амьдарч байх үед маш их стресс тэ тиймэрхүү зүйлийг туулдаг. Гэхдээ гадаадд амьдарч байгаа хүмүүс нь бас ар гэрийнхнийгаа зовоохгүй гэх үүднээс санааг нь зовоочихгүй тэ гэх үүднээс ингээ гаднаа бүх юмыг ингээ болж байгаа мэтээр одоо гэргийнхэнтэй сэтгэл санаагийн тайван байх үүднээс ярьдаг л та. Гэхдээ хүн ингээд дотооддоо асуудалтай байгаа хэрнээ гаднаа бүх зүйл болж байна гэдэг одоо ийм зүйлийг ингээд гаднаа илэрхийлж явж ивэл хүний одоо бид ер нь психосоматик төвшөнд одоо юу болж идэг юм болов? За одоо сэтгэл зүйн байдлууд нь хэрвээ гаднаа ингээд тайван дүр хэсэгчийн дотроо бүх асуудал бэрхшээлийг өөрөө даван туулж гарч ийн тий. Энэ нэг талаасаа тэг өөрөө даван туулж гарч байгаа нь сайн байгаа. Гэхдээ нөгөө хүн маань хамгийн номер 1 мэдрэх зүйл нөгөө ганцаардах мэдрэмж тий ганцаардах мэдрэмжнээс болоод тий бүх юмыг өөрөө ганцаараа шийдэх за өмнө нь хийж үзээгүй зүйлийг хийж үзэх ямарваа нэгэн дэмжлэг түшлэг авахгүй өөрөө амьдралын чухал шийдвэрүүдээ гаргах энэ болгон дэр мэдээж төгшөлтүүд байдаг, айцуд байдаг, тий буруу хийчих үедээ тий буруу ойлгогдчих үедээ гэдэг ийм санаа зовнилтууд хамгийн түрүүнд үүсэж байгаа тий. Тэгэхээр энэ мэдрэмжүүд маань бие мах бодит яаж илэрдэг вэ гэхээр мэдээж нөгөө хамгийн түрүүнд тий зүрх судас болон амьсгалын системд илэрдэг. Нөлөөлдөг. Тий нөлөөлдөг. Тий одоо ингээд амьсгал одоо хурдсах жишээ нь гүнзгий амьсгал авах биш. Байнгын нөгөө тархи маань бэлэн байдалтай байх ёстой. Байнга тархи маань ачаалттай байна. Тэгэхээр хүний амьсгал хүртэл ингээд өнгөцгөн болчдөг байхгүй юу? За тэгээд зүрхний тогтолцоо тий зүрх маань хүртэл одоо жишээ нь одоо бэлэн байдалтай үед тий хурдан цохих одоо зүрх судасны тэр одоо цохилт төрөсөх гих мэтчлэн өдөр тутамд ийм мэдрэмжүүдийг тэр төгшөлд тэр даван тулж байгаа болгон дээр л бие мах бодит мэдэрч байгаа. За тэгээд манайхны нэг миний анзаарж байгаа шинж юу вэ гэхээр нөгөө алдаж болохгүй зүг байх хэвээр гэд өөрийнхөө нөгөө хэд ингээ хянаад идэг байхгүй юу. Тэгэхээр тархи маань альва юмыг хэд хянаад ирэхээрээ
толгой өвддөг байхгүй юу? Тэ бүх юмыг ингээ хяналтандаа байлгах гад бүх юмыг ингээ бодоод идэх те. Одоо яах вэ гэл те. Ийм шинж тэмдгүүд ер нь бол энэ ихний удаад ингэж илэрдэг. Мэдээж явандаа яаж илэрдэг вэ гэхээр ходоод нэр мэдрэгдэж штэ байнгын төвшөлт чинь те. Агшрах юм уу? Ходоод тий одоо ингээд хамгийн түрүүнд аюултай байна те. Аливаа асуудлыг би өөрөө даван туулах ёстой гэдэг дохио төвлөрлийн системд үсэж байна тархинд. Тэгэхээр энэ маань ходоодыг яаж бэлтгэдэг вэ гэхээр тэгээ аюултай нөхцөл болох гэж байгаа юм чинь гамны гэж эхэлдэг байхгүй нөгөө оройж эхэлнэ. Ходоод агшиж эхэлнэ гэх мэтчлэн тий. Тэгэхээр би мах бод дээр ингэж илэрн цаашдаа хэрвээ тэр хүн яг өөрийн байр суурийг олтол жоохон мэдээж сэтгэл зүйн байдалтай явж хагаад тогтворж авах эсвэл магадгүй улам нөгөө ходоод өвдөх юм уу эсвэл дархлааны систем унтаж шүү дээ. Ер нь бол тэр гадаадд байна уу биш байна уу хамаагүй те хүн ингээд төвшөлттэй ийм үед дархлааны систем мэдээж дарангуйлагдаж эхэлж байгаа энэ үед. Тэгэхээр ханаад хүрэх жишээний бие султаа байх жишээний ядаргаанд маш хурдан орох жишээний одоо жишээ нь гадаад байгаа хүмүүс маань нөгөө хэд ачаалттай байдаг шүү дээ бас нөгөө амьд үлдэх одоо ингээд тархины тэмцэл те хамгийн номер 1 амьд үлдэх те өөрийгөө хамгаалах тэмцэл маань айгүй их ихэндээ бол мэдээж ямар ч хүн тэгж ажиллана тэр бол хэвийн сэтгэл зүйтэй байна уу үгүй юу хамаагүй шүү дээ орчин солигдсон бол тэрийг амьдрах ёстой шал өөр орчин бай те тэгэхээр амьд үлдэх тэр инстинктээр ажиллаж байгаа шүү дээ ингээд хүмүүс нөгөө хэд ачаалттай байт юм билээ сурах ёстой мөнгө олох ёстой давхар ажил хийх ёстой гэд ер нь нэлээд нөгөө сэтгэл зүйн нөгөө дарамтууд мэдэрч байгаа их мэдэрдэг. За одоо ингээд миний үйлчлүүлэгчдийн 70% биелжсэн өмнө гадаадд байгаа монголчууд маань холбогддгоо. Танаа гадаадд 20 гаруй орноос холбогдсон тий. Тэр хүмүүс хөвчлэн юу ярих вэ? Хөвчлэн тэр хүмүүс одоо хамгийн хэцүү үе дурсаад яриад идэг. Өнөөдрийн асуудал маань юм байгаа. Гэхдээ би одоо бол миний амьдрал тогтвортой болсон, гоё болсон гэд мэдээж тэр хүмүүс цаг авч ин гэдэг чинь өөртөө нөгөө сөхөөдөө болох тэг өөртөө анхаарах боломж нь бүрдсэн болохоор холбогдож байгаа гэж би бодож байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн яриад идэг зүйл нь би анх ингээд ирж явахдаа тэгжсэн гэл тухайн үеийн нөгөө дурсамжууд нь дандаа хүнд хэцүү дарамттай мэтэр дурсагдаад яриад идэг байхгүй юу. Ер нь анх ирээд ёстой энэ газрын гой сайхныг хараад ёстой сайхан байсан гэж ер нь бол ярьдаггүй байхгүй юу. Туулсан хэцүү мэдрэмжэн дээр сүрэлж тэр зүйлэл яриад идэг. Тийм. Тэгэхээр одоо ингээд гадаадд байхад ингээд бас нэг юм байдаг л да одоо нөгөө визээ сонгуулах ч байт юм уу эсвэл визгүй ч байт юм уу ажилч байт юм уу тэ ажилтай байх ч юм уу ажил олох ч юм уу санхүү ирээдүгүү одоо ирээдүү гэл ингээл бүх зүйл маань ингээд нэг тийм тодорхой бас байдаг байхгүй юу. Миний виз одоо хэдэн сарын дараа сонгогдох ч юм уу сонгогдохгүй ч юм уу би бас нэг хэдэн сарын дараа тогтсон ажил маань ингээл байнгын байх ч юм уу байхгүй ч юм уу санхүү маань бас ингээл бүх юм маань ингээд ажил визтэй ингээд холбоотой байдаг. Тэгэхээр ингээд гадаад байгаа хүмүүс илүү их айцтай байдаг юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр би ч гэсэн өөрөө энийг туулаад оюутан байж үтсэн үний хувьд те ажил хийж исэн, сурч байсан. Надад айгүй их тийм айцуд өгдөг гэсэн. Тэг би боддог байсан хөө тэр үед бол яг энэ айцуудыг туулаад явж байхдаа бол одоо би ингээл өшөөл сайн ингээл өөрийгөө бэлтгэх ёстой юм байна. Одоо миний виз дуусаагүй нэг 2 сар мар үлдсэн байлаа л да. Тэгтэл 2 сарын өмнөөс л би одоо ингээл санаа зовж эхэлдэггүй. За 2 сарын дараа би визээ сонгоно шүү. Тэ. За би ийм бичиг баримтаа. Би тэр бичиг баримтууд бүгдийг мэдчихэж байгаа штэ. Мартахгүй штэ. Тэгсэн хэрнээл 2 сарын өмнөөс би тэр их ачааллуудыг мэдрээл төгшөлт хийлдэ. Айцаа мэдэрч. Тэнгүүтээ шууд ингээ яг миний нөгөө бие чангалж जैन тий. Агшаад ингээ би харцсангу баг холлоод эхэлдэг. Тэгэхээр нөгөө яг нөгөө энерги нөөцөлдөг байсан юм шиг байгаа байхгүй. Тэгээ би тэр үед болохоор өөрөө ингээ дасан зөгцсөн байсан. Гэтэ би одоо болохоор би ингэж боддتي. Заавал бид нар тэгж их айцтай амьдрах ёсгүй шүү дээ тий. Энэ айцыг тулж байгаа бол
болох юм ирээдүйн цаг дээр би яагаад айх хэвтэй тэрийг бэлдээл ингээл орчих юм дээр яагаад тэгж их айж исэн болоо. Тэр их айдас надад ингээ олон жил ингээд миний хотоодыг барьж исэн миний эргэтэн системд бас муугаар нөлөөлж исэн юм байна. Тэгэхээр гадаадд байгаа хүмүүсийг би бас ийм дарамт ачааллаас салаасаа гэж боддог байхгүй юу. Тэгээд эн чинь нөгөө нэг тийм ер нь бол ингээ бодоход нэг тийм маргааш би яах болоо гэсэн нэг айдсан шинж тэмдэг байгаад байгаа байхгүй. Ирээдүйн цаг дээр дандаа айгаад байгаа шүү дээ. Эн чинь одоо хүний психосоматик дээр одоо ер нь юу гэсэн үг юм бэ? Тий. Тархин маань шүү дээ. Тодорхойгүй зүйлээс айдаг. Тодорхойгүй зүйл дотроо яаж ч магадгүй учраас өөрийгөө хамгаалах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэдэг юм дохой тархинд үсэж байгаа. Нөгөө сая хэлсэн тий. Яг энэ тархинд нэгэнт ийм мэдээлэл дохой үсчлээ. Тэгээд мэдээлэл хаашаа дамжих уу гэвэл мэдээж тархи маань хаашаа дамжуулдаг вэ? Биесээ гадагшлуулж явуулахгүй шүү дээ. Энд чинь тархи маань нухсаар дамжин мэдрэлийн салаанууд эргэтэн систем дээр очиж төгсөж байгаа. Энэ стрессийг бүх биеэрээ мэдэрдэг байхгүй юу хүн чинь. Хүний тэр одоо зүрх судас, ийлэг, уушиг бүх эргэтэн систем хамт мэдрээд байгаа. Мэдрэмжийг яг үүндээ биен дээрээ мэдэрдэг шүү дээ хүн чинь. Тархин дотроо биш биеэрээ мэдрээд идэг та нар анзаарвал. Тэ? Зүрхээрээ мэдрэн цээж нэг хэсэг хүнд дарагдаад байна. Яагаад гэвэл тархинд мэдээлэл үүслээ мэдрэлийн тогтолцооны төсөл хэсэг бие махбодд байдаг. Тэгэхээр биеэрээ мэдэрч байгаа. Энэ үед чинь нөгөө эргэтэн системүүд төр саяны шинж тэмдгүүд илэрнэ. Тэ? Баян ийм явж байгаа хүн чинь ерөнхийдөө тэнцэнэ очоод юу болдог вэ гэхээр тэр газрын аюултай нөхцөл байдлаас бол биш байхгүй юу? Тэр газар бол байж л байгаа. Амар амгалан тайван байна. Та бол хамгийн сайн мундаг гэсэн болохоор гад очоод амьдраад байгаа. Үг нь бол тий. Гэтэл яагаад ийм төгшөлтүүд учиргүй үсээд ийн вэ гэхээр энэ одоо ингээд өнгөрсөн амьдралд суусан тэг хүний одоо сэтгэлийн блокуд гэж байдаг байхгүй юу? Тэр чинь аюултай гэдэг дохой үсэнгүүдээ сэтэрдэг. Жишээ нь айдсын болог төгшөлтэй яг санаа зовнилах уруулан бодол бүх зүйл тэ одоо ингээд миний өмнөх амьдрал дээр одоо ингээд бага насндаа ч юм уу тэ мэдэрчээсэн үсчээсэн тархинд өмнө нь мэдээлэл байна. Тэр чинь ингээд хүчтэй сэтэрч гарч ирэн удаа миний бие махбод үнэхээр сонирн болоод сонингоор мэдэрч байгаа. За тэгээ энийг байна тэ. Хоёрд миний анзаарч байгаа зүйл гадаадд байгаа хүмүүс хэтэрхий байнга ийм одоо мэдрэлийн систем ингээ симпатик төлөвийг ачаалттай ажилтдаг учраас зохицолтгүй ажиллаад идэв юм бэл. Гэр бүлийн харилцаан дотроо одоо хандж байгаа байдлуудыг ингээ анзаархад нөхөр өглөөнөөс шөнө хүртэл ажилдаг. Орой гэдэг зүйл бараг л ховорхон юм шиг байгаа юм. Өглөөгаар нь шөнө ирнэ, өглөөгаар нь шөнө ирнэ. За тэнцэн ингээ гэр бүл болсон байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө эхнэрүүд нь яадаг вэ гэхээр те гэрте ганцаараа өдөржингөө хүүхдээ харж байгаа. Тэгээд хүмүүстэй харилцах орчин ч юм уу те тэр нь ингээ хязгаарлагдмал ч юм уу те. Тэгэхээр одоо нөгөө гэр бүлийн жижиг асуудлуудыг ч гэсэн нөгөө хамтдаа даван туулах тэр дархлаа ингээ суларж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр эхнэр одоо эмэгтэйчүүд хүртэл ингээд төгшөж айж эхэлт юм лээ. Одоо ингээд асуудал анхаар одоо надад цаг гаргаж чадахгүй байна. Өг нь бол амьдрах ёстой гэдгийг би ойлгоод ингээд байхгүй нөхөр маань ингээд мөнгө олох ёстой, амьдрах ёстой гэдгийг би ойлгож байгаа. Гэхдээ ингээд цаг гаргахгүй байгаад надад хэцүү байна. Гэдэг ер нь бол ингэж ханддаг. Тэгэхээр ер нь бол төгшөлт айдас санаа зовнилт бол байдаг. Гэтэл яг өнөөдөр амьдрал дээр чинь болохгүй байгаа бодит тийм төгшөөдөг айлгаж байгаа айдастай зүйл юу байна гэхээр байхгүй гэж хариулдаг. Ер нь бол бүх юм байгаа. Тэ? Ингээ мөнгө аягүй сайн олж гин. Тэ? Бүх юм болж гин. Өөрийнхөө хүссэн орчинд амьдарч гин. Аюулгүй байна. Эрүүл аюулгүй орчин. Эрүүл орчин байна. Хоол хүнс нь эрүүл харьцангуй тайван. Тэгтээ би төгшөөд байна. Яагаад вэ? За тэгтээ нөхөр битэрийн хооронд харилцаа болохгүй байна.
яагаад вэ гэхээр нөхөр маань ерөөсөө цаг гаргахгүй байна. Эсвэл бид нар ингээ гэртээ тогтохгүй байна. Тэ иймэрхүүл байдаг. За ингээд яриад ирэхээрээ Монголд очих сэтгэл нь байдаг. Ирээдүйд би очно гэж боддог. Тэгтээ очичоод юу хийх вэ гэдгээсээ. Тий. Очоод яг яах вэ? Тий. Очихоор Монголд амьдрал ямар вүлээ гэж ингэж яриа эхэлдэг байхгүй. Очихоор амьдрал ямар вүлээ, Монгол ямар вүлээ та мэдж байгаа штеп эхэлдэг байхгүй. Гэтэл Монголд байгаа миний хувьд бол маш 50 байгаа. Тэгэхээр нөгөө хүний өөрийнхөө өнцөг байгаа байхгүй юм чинь. Тэг гадаад байгаа хүмүүс үнэхээр Монгол болохоо ядсан гэдэг тийм төсөөлөлтөй аргагүй л тий. Сошиал ертөнцийн баян тийм мэдээлэл өгөхөөр энэ тэнцэнэ байгаа нь ч ер нь бол яг үндэ амар амгалан тайван тухтааж биш байгаад тийм тий. Энд ирхэн ч ер нь бол аюултай айцтай. Тэр ингээд гац тийм шиг байгаа юм. Хит удаан яг гадаадд хит олон жилээр удаан амьдрахаар яг нэг тийм ирээдүйдээ айцтай болж эхэлдэг байхгүй. За тэр оронд чинь ингээд дасахын тулд нилээдэн жил эхний 1-2-3 жилийг зарцуулсан байгаа штэ. За тэгээ 2-3 жилдээ дасан зөгцөөд тэнд чинь суралцах үйл явц, дараа нь ажилд орох үйл явц ингээд юм туулаад гэр бүл зохиогоод үр хүүхэдтэй болоод ингээд ингэж л нэг мэтгэд ингээ 10 хэдэн жил өнгөрчээ. За 10 жил өнгөрсөн. Буцъя да гэт их үед юу болдгоо гэхээр Монголд очиод юу хийнэ? Би одоо юу яатсан штэ. Бүхэл бүтэн ингээд 10 жил, 10 хэдэн жилийг энэ гадаадд өнгөрөөчлөө. Би одоо хаана яваа юм? Ингээд нөгөө Монголд байгаа хүмүүстэй өөрийгөө харьцуулж эхэлдэг байхгүй. Миний карьер тэнд алга. Тэгтэл нөгөө тэр найзууд маань ийм байна, тийм байна, хүрээлэл маань ийм байна. За магадгүй гэр бүлийн орчийнхонтой яриад буцд юм уу энд нэг жоохон хэцүү байна, тийм байна гэх юм бол энд ирээд хэрэггүй одоо сте энд амьдрал хэцүү байна. Тий, битгий ир гэж хэлсэн. Санхүүгийн дандаа нөгөө надад бол яг ингэдэгсэн. Жилийн жилд одоо сте дэлхийн санхүүгийн хямрал болоод Монгол бодоо болно гинэ. Тэгээ наана бараг байжсэн чинь үлзээтэй гэж хэлээл тэр нь бараг жил болгон сонгогцороо 10 жил болсон байдаг байхгүй. Тэгтээ надад ч гэсэн би их орондоо буцахын тухайд айцтай байсан үг л маш их айцтай байсан. За нөгөө амар утаатай штэ. Нөгөө амар стресстэй штэ тий. Нийтийнтэй ер нь ингээд ийм асуудалтай штэ. Яаж буцах юм бэ гэл ингэжсэн. Тэгээд ирээд яг амьдраад үзээд ингээд явахад хүн ер нь Монгол хүн хаач очиод амьдсан тасан зөгцдөг байхгүй. Солонгост очиод ямар ч хэлгүй пэрнэ тэнд хэл хурлын сураад амьдэрсэн. Тэгтэл би яагаад өөрийнхөө төрлөх их орондоо өөрийнхөө төрлөх хэллээрээ амьдрах газар чадахгүй гэж те амьдарч болж байгаа байхгүй. Тэрэн дээр ер нь зүгээр хүний нөгөө амьдралд юу туулж ирсэн тэр нөгөө нэг траума блок маань бидний альва зүйлийг харах өнцгтэр бас их нөлөөлөл болт юм болов. Тий, одоо ийм би нэг ийм зүйл хэлмээр байгаа байхгүй юу? Хүн биш те. Өөрийнхөө яг үнэндээ энэ гадаад байгаа бүх хүмүүс ийм биш байх л та. Надад бол нэг хэсэг үлэг хүмүүс л хандж исэн баг те. Тэгэхээр энэ хүмүүсийн донд байгаа би өөрийнхөө практикл ярьж байгаа штэ. Тэгэхээр бүгдийг яриаггүй. Миний бодлоор надад хандсан хүмүүсийн тэр дотоод байдалд нь асуудал байдаг. Тэгэхээр хүн биш те. Дотоод ертөнцөө өөрчлөхгүй бол дэлхийн хаана авчиад тавьсан чи яг адилхан байдаг байхгүй юу? Тэ. Тэгэхээр одоо тэр хүн бүх нийгмийн асуудлын шийдэд магадгүй тэр одоо хамгийн амар амгалан баян улс чи ямар улс вэ? За тэр Дубай дээр авчсан чи ялгаагүй яг тэр хэрэгэрддэг байхгүй юу? Тэр блог нь сэдрэл гарч ирнэ. Тэгэхээр хүн биш те. Хөдөө ч гэсэн ерөөсөө дэлхийн хаанч очиж үзээгүй, Улаанбаатар ч орж үзээгүй, маш гоё амар амгалан аз жаргалтай амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа бох тийм. Тэгэхээр энэ бол тухайн хүний өөрийнх нь дотоод асуудал. Тэгэхээр хүн энэ дэлхийн нэг хэсэг юм чинь энэ дэлхийн хаанч ер нь амар амгалан тайван аз жаргалтай амьдрах боломжтой байхгүй юу? Тийм шүү дээ. Дайнтай улс бол биш л бол тий хаанл хүн амьдрах боломжтой. Тэгэхээр энэ хүмүүс маань тэр шинэ орчинд очоод орчноо солиод ийм сэтгэл зүйн дарамтуудыг мэдэрч байгаа байдал нь зарим хүмүүсийг аюу ингэж хэцүү байгаад ивэл энэ бол дотоод одоо 70 хүмүүсийн төвшөнд сөргөр програмчлагдсан дотоод нөгөө блокууд байгаа таахгүй. Өмнөх амьдралын блок тийм. Одоо ингээд хүүхэд наснда авсан тий чи алдаа гаргаж болохгүй шүү.
чи эсвэл энийг зөв хийхгүй бол чи амьдрч чадахгүй шүү гэдэг иймэрхүү загнаж байгаа байдлыг зөв байхгүй бол би л сайн байхгүй бол болохгүй юм байна. Ер нь бол амьдрал бол аюултай юм байна. Болохгүй юм байна. Нэг л одоо ингээд сөрөг ямарваа нэг юм болох юм байна гэдэг ийм итгэл үнэмшил суудсан бол энэ хүн биш үү? Хөдөө байсан ч, Дубайд байсан ч, Улаанбаатарт байсан ч ялгаагүй энэ блог сэтрэл явдаг байхгүй. Хизээл бол хизээл сэдэрдэг. Яагаад гэвэл амьдралд тэр одоо итгэл үнэмшилтэд төстэй зүйл ороод ирэнгуудаа л нөгөө тарих маань хамгийн номер 1 үүрэг нь эзнээ хамгаалах, амьд үлдэх. Энэ мэдээлэл сэдэрлээ нөгөө төгшил, нөгөө айдас, нөгөө санаа зовнилд үсч эхэлдэг. Тэ? Тэнгүүд амар амгалан байдал байхгүй. Энэ байдал чинь ингээ удаан үргэлжлэхээр бие махбодын талаас өвчин үүсгэх, тэ? Харилцаа, амьдралын чанарт нөлөөлөх мөн гадаадд байгаа хүмүүс маань нөгөө айгүй их сурж байгаа, гаднаас тэрнээс гадна ажиллаж байгаа, давхар ажил хийдэг, олон цагаар ажилладаг гэх мэтчлэн зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань яг үнэндээ тэр хүний амьдралд яаж нөлөөлж байгаа вэ гэхээр маш сайн өөрийн потенциал, чадварыг эзэмшиж, илүү сайн ажиллаж, тэ чанартай ажиллаж, өөрийн тэр төсөлсөн мөнгө хураах юм уу, энэнд нь маш том саад болдог. Маш том саад болно. Тэгэхээр энэ блогоо тайлжвал амар амгалангаар зүгээр л ажиллаа хийгээл тэгэл виз нь гарахгүй л буцсан л хэвчтэй тий. Зүгээр л ингээ виз нь байжлаа байвал тэгэл ажиллаад болно шүү дээ. Тэгэхээр виз гарахгүй бол би буцчихвол тэнцэнэ амьдрал бол байхгүй гэдэг айдсаараа энэ Монгол ирээгүй мөртлөө тэр гадаадд өөрийгөө ингэж дарамталж ажиллуулж амьдруулах шаардлагагүй байхгүй. Энэ блогоо тайлчаад зүгээр л тэнцэнэ амар амгалан ажиллах юм бол та магадгүй одоогийн ажиллаж байгаа ажлаас илүү хэд дахин нуулсан чанартай тий өөрийн хүссэн тэр орлогоо олох илүү одоо сурах боломжтой байхгүй юу? Хамгийн гол зүйл манай энэ бидний ингээд тарих маань амар амгалан тайван үедээ илүү төвлөрдөг, илүү зөв шийдвэр гаргадаг. Тэ? Илүү хүмүүстэй хүртэл харилцаа нь зөв байдаг, илүү өөрийгөө хөндлүүлж чаддаг, илүү харизмтай харагддаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ бол та айц төвшөлттэйгээр гадаадд ингээд тий иймэрхүү ингээд одоо ингээд юу гэх юм бүлтгэнэж юм байдалтай амьдарч болохгүй байхгүй юу? Энэ блогийг бол тайлах хэрэгтэй байхгүй юу? Одоо намайг ингээд анх оюутан болоод очиж явах үед нэг таньдаг ах манайсэн. Намайг очих үед тэр 10 жил болсон байсан. 10 жил болсон. Тэгээ намайг ахын дараа жил буцнаа гэж хэлдэгсэн байхгүй. Дараа жил буцнаа. Тэгээ тэр дараа жилнээ 10 хэдэн удаа тавтагдаад намайг очиход л 10 жил гарсан байсан юм чинь одоо 20 хэдэн жил гадаадд амьдэрсэн байгаа байхгүй. Тэгээ тэр хүн хамгийн бага хүүхдээ төрхийн чараагүй байсан байгаа байхгүй. Эхнэр нь бие давхар буцсан, дөрүүлээд буцсан. Тэгээд энэ хүн 20 хэдэн жилийн дараа нутагтаа ирэхэд нөгөө хүүхэд нь төрөд 20 эдтэй залуу болцсон. Харамсалтай. Тий, харамсалтай. Хүүхдийнхээ өсөж томолгыг хараагүй. Гэргийн нь л 20 хэдэн жилийн дараа аав нь гараад ирсэн. Тэгтээ яг мэдээж тэр хүн чинь гэр бүлтэй харилцаа холбоотой аавынхаа үргийг биелүүлжсэн, нөхрийнхөө үргийг биелүүлжсэн. Тэгтээ хүний нөгөө эцэг их байх үргийг чинь зөвхөн нөгөө санхүү шийдэхгүй шүү дээ, тий. Хүүхдээ хамт байх, халуун илгэндээ тэрвэрэх, тий. Тэгтээ мэдээж тэр хүнд ч гэсэн бас хэцүүлээд байсан л да. Гэр бүлээ санаж байгаа, эхнэр хүүхдээ санаж байгаа. Тэгтээ тэр хүн болохоор би ажил хийгээд одоо илүү сайн орлого олоод энийг хар гэртээ явуулъя. За би гэртээ одоо ийм байшин аваад өгч, байшин авсныхаа дараа за машин аваад өгч. За нөгөөх нь дараа нь ингээд хүний хэрэгцээ гэдэг чинь дуусчихгааргүй. Тэгээ байр авчи. Тэгжээд л нөгөө хүүхдүүд нь оюутан болоод оюутны төлбөрөө төлнө ингээл явцсан. Тэгээ тэр хүнд мэдээж ингээд гэр бүлээсээ хол байгаа гимшиг сэтгэл байдаг гэсэн. Хүнд ер нь ийм гимшиг сэтгэл байвал тий гэрээ санаж гин, гэр бүлээ санаж гин. Гэхдээ би гэр бүлээсээ хол байна. Аав нь хүүхдийн хажууд байж чадахгүй байна гэсэн ийм гимшиг сэтгэл байвал хүнд ерөнхийдөө ямар одоо юу илэрч тийм болоо психосоматик төвшөнд. Гимшиг сэтгэл гэдэг чинь үү штэ. Өөр өөрийгөө буруутгах штэ тий. Тэгэхээр өөр өөрийгөө буруутгасан хүн чинь дархлаа суул байна. Би суул болно. Маш амархан ядардаг болно. Тэгэхээр өөр өөрийгөө буруутгах жаага тархины энэ мэдээллүүд одоо
эсрүү очихдоо ямар мэдээлэл болж очих вэ гэхээр би амьдрах хэрэггүй юм байна гэдэг мэдээлэл очдог. Тэгэхээр ингээд бицийн солилцооны хямрал тий одоо бамбай гэх мэтчлэн зүрх судас ходоод илэг хамгийн одоо хуушиг нөлөөлөх зүйл гэх мэтчлэн ингэж нөлөөлнө. За тэгээд одоо нөгөө гадаадад олон жил ингэж амьдарч байгаагийн ингээд яг үндэ шалтгаан нь юу гэхээр шүү дээ. Мөнгө биш үү тийм манаач. Наана мөнгө хэлбэрээр болгож гэд бодоод байгаа байхгүй юу? Энэ юу гэхээр одоо болоог байгаа. Аз жаргалтай амьдрах мань. Тэ дараа нь болно. Тийм хүлээлт байна. Тэ. Тэгэхээр өөрийгөө ингээ хойшлуулаад яваад байгаа байхгүй юу? Хойшлуулаад байгаа хэлбэр. Тийм. Тэгэхээр би болгосны дараа аз жаргалыг эдлэх ёстой. Гэт тэр цаг нь болж өгдөг. Дараа ажил гэсээр байгаад хайрын нөгөө хамтдаа өнгөрүүлэх ёстой 20 жил нь өнгөрцөн байгаа таахгүй. Тэрийг одоо нөхөж болшгүй. Тийм хугацаа шүү дээ, тий. Мөнгөөр хэмжиж болохгүй. Тэгэхээр хүн ерөөсөл гэр бүл бол номер 1 тэр гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн тэр хүүхэд нас тий аав ээжтэй өнгөрүүлсэн хүүхэд насыг юугаар ч орлуулчихгүй байхгүй юу. Тэр хитэнч төгрөгөөр орлуулчихгүй. Тэгэхээр хаана байсан ч ер нь бол гэр бүлтэй л байгаас л гэж би хүсэж идэв штэ. Би бас ингээд юу үзэж байхад ингээд анзаархад надад хамт байгаа хүмүүсээсээ ингээл гадаадд байсан хамт суралцж байсан найзууд ч юм уу тий хүрээлэл дундаас ингээ харахад гадаадд байгаа хүмүүс ар гэртээ гэрийнхаа асуудлыг айгүйх одоо нуруундаа үүрч явдаг. Жохоо аврагч хүмүүсээ тийм шиг санагдсан. Яг тэгэл одоо тэр хүн чинь ингээд өөрийнхөө амьдралыг одоо тэр хүн чинь 30 гарцсан ингээл баг залуугасаа ирсэн байгаа шүү дээ тий 18 20 морьтой гэрээгээр ирдэг юм уу оюутан болоод ирдэг юм уу. Тэгээ тэр хүн ингээд өөрийнхөө ингээ амьдралыг ингээ хойшлуулсан хүмүүс бас айгүйх байдаг. Тий. Ах дүүнийхээ амьдралыг шийдээл яваа. Тий. Сайн болсны дараа би хүртээ. Одоо бол би хүртэх хэрэггүй гэдэг. Энэ бол зүгээр л тийм. Нэг мэдсэн чи 40 үнэмшлэхгүй талт хумсард байгаа сүргээр кодлогдсон. Тий. Энэ хүмүүс нөгөө аврагч хүн гэдэг төрөлтөнд багтах уу? Багтана шүү дээ. Аа баггүй юу. Өөрийнхөө амьдралыг хойшлуулад бусдын амьдралыг сайхан болгоно. Тий. Магадгүй өөрөө сайн сайхныг хүртэх цаг нь болоогүй. Яагаад гэвэл сайхан болыг гэхээр нөгөө зовлонтой амьдрал байгаа. Энэ зовлонгоос яаж гарах уу гэхээр одоо тархины нөгөө гаргалгаа шийдэл нь мөнгө олох. Мөнгийг одоо яавал хурдан олох вэ? Гадаадд очиод мөнгө олох, хар ажил хийгээд ингээд ийм л шийдвэр гаргаад явж байгаа хүмүүс байхгүй юу? Өөрийгөө золиослоод байгаа байхгүй юу? Өөрийнхөө аз жаргалыг золиослоод. Тий. Ер нь бол маш их хугацааг одоо сэтгэлийн дарамттай өнгөрүүлж байгаа шүү дээ. Тий шүү. Ганцаараа байна. Тэнцэнэ тий. Ганцаар байна. Ялангуяа солонгост ганцаараа хүмүүс зөндөө гэдэг юм л шүү дээ. Ганцаараа Японд ч гэсэн. Тий. Бүр ингээ ганцаараа болохоор ярих хүн байдгүй юм л шүү зарим хүмүүст тий. Ярилцах хүн байхгүй. Ажлын хүмүүс байдаг гэхдээ ярилцдаг юм л шүү дээ. Тий. Яг нөгөө эх орондоо одоо нөгөө ажлын хамт олон гэдэг чинь бас нэг өөр байгаа штэ. Тэнд чинь бас нэг өөр ажил дээр ч гэсэн бас тэмцэл явж идэх байхгүй. Оюутан байвал за тэнд сурах гад нэг тэмцэл явагдаж байна. За тэр хүн цагийн ажил хийлээ. Эсвэл за магадгүй ингээ гэрээгээр хуулиасны дагуу ажил хийлээ ч гэсэн тэр ажлын байр бол гадаад байгаа хүмүүс юу гэхээр ерөнхийдөө тийм тухтай зоон гэхээсээ илүүтэй тэмцлийн хэлбэр. Тэнд өөрийгөө дандаа нотолж баталж харуулах. Тэ би одоо ингээд өөрийн үйлчлүүлэгчээс ингээд сонсч ирсэн нэг зүйл Японд ирсэн байхгүй юу. Хөөх би одоо хүнтэй яриаггүй. Удчихжээ. Гэж хэлсэн байхгүй юу. Тэр нь одоо хэр хугацаа гэхээр 2 сар мар 3 сар мар гэж боддоо. 2-3 сар хүнтэй ярихгүй бол тэгээд хэцүү шүү дээ тий. Тэгэхээр тийм амьдрал туулж авах хүмүүс ч байгаа. Ганцаараа тэнцэнэ амьдрдаг. Тий. Тэгэхээр энэ байдлуудаас яаж гарах вэ гэхээр шүү дээ хүн. Ер нь бол мөнгийг хүн өөрөө л олдог, өөрөө л бүтээдэг тий. Харин хаан мөнгө илбэг тэлбэг байна гэдэг сонголтыг л хийгээл гадагшаа явж байгаа бах тий. Тэгэхээр яг одоо ингээд хүн өөрийнхөө блогуудыг тайлбал
хаанч биштэй тухтай хаан л мөнгө олох боломжтой. Хаан л яг хүснээрээ амьдралыг бүтээх боломжтой байхгүй юу? Тэг тэнцэн ингээ айц сүйцтэй ч юм уу тэг дарамттай амьдрал. Тэгжснээс зүгээр л айц сүйцээ тайлчих. Тэгэл тэнцэнэ жаргалтай амьдрал л доо. Тэнцэнэ харин жаргалтай амраа болон мөнгө олоод амьдарч болно шүү дээ. Тийм шүү дээ. Зүгээр л тэр мөнгө хураах хэрэгтэй аз жаргалтай амьдран гэдгийг яагаад хүлээгээд байна? Байр авсны дараа, машин авсны дараа, тэ мөнгө хураасны дараа, тэгсний дараа, ингэсний дараа яагаад тэр болтол зовж амьдрах хэрэгтэй юм, тэ? Зүгээр л гэр бүлтэйгээ хамтын амьдралыг аз жаргалтайгаар бүтээгээд яагаад энэ чинь зүгээр л мөнгө олж болохгүй, тэ? Тэгэхээр энэ иймэрхүү нэг өөрийн амьдралыг өөрөө ийм гараараа ийм хэцүү болгох одоо ингээд юу гэх юм хэцүү байдалд оруулах ийм шийдвэр биш те амар амгалан тайван аз жаргалтай шийдвэр гаргаж гэрчлэрээ гадагшаа бол гадагшаа эндээ бол энд амьдарч болно шүү дээ. Юу нэг ингээ анзаараад тахна юм л юм л. Хүн болго ер нь аз жаргалтай амьдрах хэрэгтэй шүү дээ, тий. Өнөөдөр намайг чи аз жаргалтай амьдрч болохгүй гэсэн надад юу зүйлийг хин ч хэлээгүй л байхгүй. Тэгэхээр хүн өөрөө өөрийнхөө аз жаргалыг ер нь хязгаарлаад байгаа юм шүү тий. Дотоод сэтгэлийн блок. Тэр хязгаар нь ер нь бол тэр далд тухамсарт байгаа ихтгэл үнэмшлүүд байхгүй юу? Би Монголд ирвэл амьдарч чадгаа болчихно. Эсвэл Монгол хэцүү. Тэгэхээр гадаадд амьдрий. Тэгвэл тий гадаадд амьдарч байгаа байдал маань би сайн байх ёстой. Би мундаг байх ёстой. Гэл нөгөө их мөнгө олох ёстой гэдэг ийм бас ойлголттой болчихсон шүү дээ. Их мөнгө олохын тулд их ажил хийх ёстой. Гэл өдөр шөнөгүй зовж ажиллах ёстой. Зовж ажиллаад идэг. Тэ ингэж хураасан мөнгийг тэгээд эргээд нөгөө зовцсон хүн чинь буцаад өвчин болно. Одоо амар амгалан болох хэрэгцээ хүнд байдаг учраас тэгэл нөгөө хэрэгцээг хангахын тулд дахиад нөгөө зарлууд гарч идэг. Өргөдчихийдэг. За тэгээд за нэг гадаад заяа нэг өсрөл 5 жил юм шиг байгаа мөнгө хураад фуулзаа тий. Дараас хойшоо амьдрын. Тэр орчондоо нөгөө темпэндээ тасч эхэлдэг юм биш түн чинь. Тий яг тэгээд олсныхаа хэрээр нөгөө мөнгө нь гараад идэв юм лээ. Зарлага болтой болно. Би тийм хүмүүстэй хөлжчихсэн байхгүй юу? Би чинь ингээд 10 жил болсон хураасан юм байхгүй. Тий. Амарсан ч юм байхгүй. Ингээд би баг өдрийн 10 хэдэн цаг ажил хийдэг гэж хэлдэг байхгүй юу? Би яах ёстой юм би гэлтэгдэг байхгүй юу? Энэ надад хэцүү байна гэд. Тэгээд ингээд блокийн тайлахаар тэр хүн чинь би ингээд одоо тэнгэр нурсан ч амардаг болцсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр л бид нар өөрсдөө тэгж итгүүлсэн. Тэгэхээр амар амгалан аз жаргалтайгаар нөгөө хүн чинь чанартай ажиллаад мөнгө олоод байна. Тэгэхээр энэ та амарснаар таны орлогонд тэ ялгаа үүсэж гинүү гэхээр үгүй байгаа таахгүй. Үгүй яг олдгоор л олж штэ гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бол штэ тухайн хүний өөрийнх нь талд хумсард байгаа сөрөг итгэл үнэмшил төр сэтгэлийн блокууд тэр сэтгэлийн блокууд гэдэг маань юу вэ гэхээр төгжигдсэн тий мэдрэмжүүд. За тэр би одоо мөнгөгүй хоосон болж байгаа үедээ гэдэг ийм нэг айдас төгжигдсэн. Эннээсээ болоод мөнгөтэй болохын тулд хичээгээл. Тэгэхээр хүн чинь робот биш. Хүн юм чинь хичээгээд энерги маш их зарцуулчлаа. Тэгээ амрах хэрэгтэй болдог байхгүй. Тийм шүү дээ. Тэгэл яадаг вэ гэхээр бас л нөгөө гадаад явж хагаад гадаад дотор хаялаад иддэг тохиолдол тийм билээ. Тэгэл нөгөө хамаг мөнгө зарцуулчихдаг юм лээ шүү дээ. Тэгээ гадаадаас Монголд ирэхийн тулд бас их зардал гардаг юм шиг байгаа тийм зардал гарна. Тэгэл нөгөө ах トゥ аматанда тэрэндээ бэлэг авах хэрэгтэй. Хосоо очиж болохгүй гэл ингээл. Бас нэг дарамт байд юм байна. Манай эндээс ар гэрийнхнаас тэгчлээ ингэчлээ. Мөнгө явуулаач гээл гуугаал те. Тэр нэг ганцхан хүн биш нилээ хэдэн хүн. Найз нөхдөж байт юм уу? Хүрээлж байт юм уу? Яалтчгүй нөгөө сүр аврагч сэтгэл зүйтэй хүмүүс ихэнх нь байгаад яг тэгж андаа тий. Тэнгүүд үгүй гэж хэлж чаддаггүй юм л шүү дээ. Нөгөө юу тусламж гохоор явуулаад идэг. Яг энэ байдлаасаа болоод гадаадд байгаа гэр бүл бас хэрүүл маргаан үсэт идэм бэл. Тий. Тий. Энэ хаста нэр ээж дээрээ ч юм уу ингээд дүү дээрээ мөнгө явуулаад идэг мэддэг. Тэр надад айгүй хэцүү байна. Тий. Бид нар өөрсдөө ч тэрийг зовж гэж ингээд хурамтлуулсан байхад яагаад ингээд өгөхстой ингээд гэр бүлийн айгүй хөдөг юм зүйл. Маргаан үстэй юм байна. Гэр бүлийн. Тэгэхээр энэ ийм маргаануудаар бас холбогдож исэн хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээд
бас Монголд ирэх үгүй юу гэдэг дээр бас их маргаан болдсон билээ. Тий. Бас тэгээд Жишээ нь ингээд нөхөр нь одоо бид нар дараа жил Монголд очих шүү гэж хэлжтэй юм бэ. тэгэхээр эхнэр нь дарамттай. Тэгэхээр эхнэр нь ингээд дарамттай очих юм уу үгүй юм уу. Гэнийг гоё ажил хийгээл карьерээ тэнцэнэ бүрдүүлэх гэхээр болохгүй явчихна. Ингээл энээсээ болоод бас маргаан үсэт юм. Гү чи нодлон явъя гэвдтэй хийзээ явах уу гэхэл за дараа жил гэх. Нөгөө яг ийм асуудал айгүй их яригддаг юм лээ. Тэр гэр бүлүүд дотор. Тий. Өөр улсад ингээд за өмнө нь ингээд би энд ингээд Монголд амьдарчлаа тий. Нараасараа навчаад цэцэг одоо хин чин тий байла. Тэр хүн тодорхой хэмжээний одоо оюутнч байд юм уу? Монголд хин нэгэн байгаа штэ. Хин нэгэн байсан тэр хүн ямар нэгэн ажил тоогооч бол тоогооч, эмч бол эмч, багш бол багш тий. Хуульч бол хуульч хийж агаад гадаадд очлоо. Тэнгүүд шал өөр мэрэгчлэр амьдрангууд би хинч биш болцсон юм шиг мэдрэмжийг авдаг. Тэрүүгээр айгүй нөгөө тэр блог штэ тий. Тэр нь ингээд сэтэрдэг байхгүй. Энэ байдлаараа хүмүүс айгүй их ханддаг штэ. Тий. Би одоо ядаж тий коучинг сурж байгаа. Би одоо Instagram-ыг ингэж хөдөлж байгаа гэдэг ингээд холбогддгийг. Тэгээ ийм Америк жишээ нэг хөргөлтийн ажил айгүй өндөр цалинтай юм л шүү дээ тий. Хөргөлтийн ажил хийгээд ингээ өндөр айгүй дажгүй цалинтай ингээ болоод энэ бүх юм ингээ хүрдэг гэж байгаа. Гэхдээ би ингээд үр зээл айгүй их тавьдаг. Тэр мөнгөө ингээ олсноор ингээ үрчдэг гэд ингээ хандж байгаа хүн тэр ажиллаад үцгээд жишээлбэл тэр хүн биш дээ. Ямарваа нэгэн өөрийн гэсэн дотор хүнийг зорилго нь бит юм билээ. Жишээ нь хүмүүсийн сайн сайх, нийгмийн сайн сайхны төлөө юм хийхийг хүсдэг. Гэтэл нөгөө хөргөлтийн ажилд нь ерөөсөө тэр потенциалд нь нийцэхгүй байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэнгуудаа энэ нөгөө дотоод зөрчилдөөн айгүй их үүсээд. Тэгэл хинч биш юм шиг өөрийгөө нөгөө буруутгаал би юу хийгээл яваад байгаа. Юу хийгээл ингээд яваад идэв юм лээ. Жишээлбэл. Яа зэнс. Тэгэхээр ер нь бол наана нь ингээд зүгээр л ингээ амьдралын өрнөл болоод байгаа юм шиг байна. Тэ? Гэтэл тэр хүний цаана нь болохоор хүсэл байна те. Би нэг юм бүтээх ёстой гэдэг нэг амбиц наагаад энэ карьер те. Гэтэл амьдралын ирэхээр тэнцэнэ хөргөлтийн ажил хийлгүүлээл өөрийгөө зовоогоодох шаардлага байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэ? Тэгэхээр хүн өөрийнхөө ер нь бол юу хийх, юу бүтээх гэдгийг өөрөө сэтгэл мэдрэмж айгүй сонсоод урагшилж амьдрах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тийм. За эндээс нэг асуулт урган гарч ирэхэд хин нэгэн байсан тий. Монголд хин нэгэн байж хагаад за хаан чи нэг оронд очиод шууд одоо Монголд эзэмшсэн мэргэжлэрээ гадаадд очиод ажилтдаг хүмүүс цөөхөн л дөө тий. Тэр улсад хүлээн зөвшөөрөх хугацаа ирнэ. Тэр хүртлээ нэг шат амжилга байж тээ нөгөө доороос нь эхлэн штэ. Доод ажиллаас нь эхлэн заар ажил хийдэг ч юм уу, цагийн ажил хийдэг ч юм уу. Ингээд явахаар тэр хүн нэг тийм би хинч биш болсон юм шиг мэдрэмж авж байгаа юм. За тэгэнгүүтээ тэр хүн чинь угаасаа бусдын эрхэнд байгаа гэдэг мэдрэмжийг бас авдаг байхгүй. Одоо дээрээ захирал босс тий. Одоо хэм бэ тий. Дарга захиралтай. Гадаадд байгаа мэдээж үл ойлголцлууд үүснэ, хэлний бэрхшээлтэй тулгарна. Тэгээд нэг загинд юм уу, уур стресс, ажлын юмнууд үүсгэхээр тэнд хүмүүс одоо нэг бие барьдаг байхгүй. Би надтай хүн ингээ муухай харьцаад байгаа шүү дээ, тий? Тэр хүн ингээ гадаадаар над руу ингээ чичлээ загинд юм уу. Тэнгүүд нөгөө хүн чинь ингээ нэг бие бариад шүдээ зуугаад тэсээд байгаа тий. Би тэсэх ёстой гэдэг юм тэр хүнд тааруулах гад одоо ингээ нөгөө нэг тэсэх ёстой би бие барих ёстой гэсэн энэ миний одоо мэдэрч байгаа энэний байдлыг би удаан хугацаанд мэдрээд байвал миний бие дээр ерөнхийдөө ямар өөрчлөлт гарах вэ? Одоо ингээ уур бухимдалтай. Уур бухимдлыг дотроо хураах юм бол мэдээж одоо хамгийн их гэмтдэг эргэтэн чинь нөгөө илэг. Тэг илэг гэмтэн. Тэгээд толгой их өвддөг болно. Тэгээ ходоод энэ бүгд стресстэй. Тэгэхээр одоо ингээд бие барьсан, чангалсан энэ мэдрэмж үргэлжийн иймэрхүү зүйлийг бэлэн байх ёстой юм шиг энэ мэдээллүүд чинь тэр чигтээ ер нь бол маш их бие мах бодийн зүгээс стрессийг үүсгэж байгаа. Тийм. Цаашлаад өвчин эмгэгүүд үүснэ. Тэгээ одоо тэр өвчин эмгэг таашгүй штэ. Ямар ч өвчин эмгэг үүсч болдог.
Аха. Тий. Тэгэхээр би надад үйлчлүүлж исэн би бүр ингээд маш мундаг нэг гадаадд эмч хүн. Аа. Зөвлөгөө одоо ингээд терапи авч исэн байхгүй юу? Тэр хүн биш үү? Бүр доктор юм байна. Тэгээ тэр хүн тэр Монгол эмэгтэй байхгүй юу? Тэр хүний одоо бүр нийтлсэн сэтгүүлүүд маш Америкийн ч юм уу олон улсын тэр том сэтгүүл төр ингээ гарч исэн эмэгтэй судалгаанууд нь гарч исэн доктор том тийм академиудад ажилладаг. Тэр хүн сэтгэлзүйчдэр ч зөндөө очиж исэн хүн юм байна л да. Тэгээ тэр хүн дээр ажиллаад үзсэн чинь шүү дээ. Ингээ сураал яваад идэм байна. Сураал нөгөө ингээ тэрийг ч хамгаалал, энийг ч хамгаалал тий. Зэрэг аваад тий. Айгүй мундаг. Тэгээд тэгсэн чинь ямар блог вэ гэхээр би арай блоггүй хангалтгүй гэдэг блог та. Тэгэл эцэстгүүл сураад байна. Тий, тэр хэрэгэм зэргүүд бүгд байна гэж аахгүй юу. Тэгээд би бүр ингээ надад бүр англиар бүр баахан сэтгүүлүүд ярьсан. Би тэр сэтгүүл дээр гарсан, энэ сэтгүүл дээр би миний юм ингээ нийтлэгдсэн гэж яриад. Би ч хүү ямар мундаг хүн юм бэ гэл ингээл би ч ингээ бодоод байгаа шин. Гэтэл энэ нэрээ ажиллаад үзсэн чинь өөрийгөө өчүүхэн юм дээр блоклогдсон заяа. Тий. Чи хангалтгүй болоогүй байгаа шүү гэдэг ийм талт ухамсарт ийм итгэл үнэмшил байгаа. Тэгэхээр өөрийгөө батлан харуулахын тулд энэ хүн сураад маш их сурцсан. Тэгэхээр энэ хүний өнөөдөр энэ програмны гацалтанд орсон. Тэр нь юу вэ гэхээр би ингээд цохуулдаад ингээ айгүй ууртай байдаг гинэ. Ажлын дунд тий илэрх байдал нь нөгөө саяных шиг твчиж яваад байгаа байхгүй юу. Би үүн бол маш их мундаг байгаа даа ш. Тэр хүн тий өөрийгөө маш их хичээж байгаа. Гэтэл яагаад гэд ингэ толгойн ингэ хүрдэггүй. Тэрний юу гэхээр яг үндэ тэр хүмүүсээс ирж байгаа хандлага биш өөрийн тархин доторх байгаа тэр талт хумсрал байгаа. Би арай болоогүй гэдэг итгэл үнэмшил нэг сэдрээд идэх байхгүй. Тэр хүмүүсийн зүгээр л нэг энгийн харилцаа дунд ингэж ярьж байгаа юмыг өөртөө ингэ эмзэг тусгаж авдаг. Хурцаа намайг арай дутуу гэж тэгээд байгаа юм байна. Мэд гэл ингэ ургуулн бодож эхэлдэг. Тийм болцсон хүн байгаа таахгүй. Тэгэл баталж нотолж харуулж баталж нотлоо ингээл хичээг авал ингээд яваад иддэг тий. Эмч хүн байхгүй. Гадаад мундаг хүн. Тэгээд нэг талаараа хэрэгтэй блог юм шиг ирэндээ бас итерхийг цаг үрчих юм биш үү те. Тий. Энэ нэг талаараа айгу яг хуу дайчин чанар байна. Ингээд суулгаж авсан чинь нөгөө талаараа бас өөрөө ингээд зовлонтой амьдраад байхгүй юу? Амар амгалтай биш те. Юм болгоныг ингээд тэрсэлтэд ингээд хүлээж авч байгаа. Энийг ингээд бид нар ингээд өчүүхэн юм дээр авсан байсан гэсэн шүү дээ. Тэгсэн чинь нөгөө эмигээс авсан юм лээ. Бүр жоохон нэг хүүхдтэй тахта тий. Эмигээс ингээд магтуулах гал нэг юм хийсэн юм байна л да. Тэгсэн чинь юм угаасаа том хүний нүүдэн дээр 3 настай хүүхдийн хийсэн юм зүгээр л шүү дээ. Тэгээд эмээр ингээд шүүмжлэхтэй айгүй шүүмжилчихдээ шүү дээ. Тэгээ шүүмжилсэн санамсаргүй. Тэрийг ингээд би хангалтгүй насан туршийн блог одоо ингээд 40 хүн байхгүй юу. Хангалтгүй гэсэн блог үсгэж. Тэнгүүда би хангалтгүй би ингээ сайн байх хэрэгтэй юм байна гэдэг зүйлээрээ л маш олон жил. Тэгтээ айгу мундаг яасан л тий. Айгу гоёор яасан байна тий. Гоёор яасан байна. Тэгээ тэр блогоо тавихад айгу асгалтал уйлаа. Тэр хүн чинь зогсож чадахгүй үлдчихсэн хүн чинь ингээ цаанаас ингээ яг 3 настай хүүхдийн тэр сэтгэл эмоц гарч байгаа байхгүй юу. Төчид дээр нэг 3 настай хүүхдийнхаа траумагаараа. Одоо тэр чинь траuma л гэж яригдэнэс тий. Тэгээд бүх одоо харилцаан дээр өөртөө тусгаж аваад аюу хэцүү байдалд ороод байгаа. Тий. Тэгэхээр тэр траумаг тэр блокоо тайлсан чинь дараа нь за одоо танд ингэж ярьсан. Энэн дээр та аюу ингээд өөрийгөө мэдэрч ийсэн, ууралж ийсэн, цохолдож ийсэн. Тэр хүмүүсийн хандлага таныг үл тоомсорлсон мэдрэмж өгч ийсэн. Тэгж тэр мэдрэмжүүдийг өгдөг байхгүй үл тоомсорлоод байгаа юм шиг өөрийгөө ингээд доошоо хийгээд байгаа юм шиг тэрэн дээр ингээд тэрсэлдээд байдаг байхгүй. Тэгэхээр энэ мэдрэмжүүд чинь одоо ямар санагдаж гүү одоо энэ чинь нэг асуудал биш юм шиг санагдаж байна. Гэл ингээд засагдчихдаг байхгүй. Тэгэл дараа нь ажил дээр тэр хүмүүс өөрийгөө доошоо хийгээд байгаа юм шиг тэр зүйл байхгүй. Тэр зүйл тэр өнцгөөсөө гарахаа болчихдог. Тэгэхээр хүний тэр тарих те програм яаж бичигдсэн тэрүүгээрээ л яг ертөнцийг хараад идэх байхгүй. Тэр иргэн дайрны хүмүүс өөртөө яг үл тоомсорлоод байгаа юм шиг. Тэг би хангалтгүй гэдэг блог байх юм бол хүмүүс өөрөө чинь үл тоомсорлоод байгаа юм шиг доошоо хийгээд байгаа юм шиг хандлага гаргаад байгаа юм шиг л ингээд сэтрээд тэр мэдрэмжүүдтэйгээд идэг. Тэгэхээр энэ
Миний нөгөө хэлэх гэж байгаа юу вэ гэхээр гадаад байсан чи хаана ч байсан ч тий. Амар амгалан зөвхөн өөрийнхөө амьдралыг бүтээгээл амьдарч болно. Хүн амар амгалан тайван амьдрах ёстой. Сэтгэлийн янз бүрийн танд төгшөлтүүд байвал тий. Санаа зовнил, ургуулсан бодолт юм болохгүй юм шиг санагдах айдас ч юм уу. Бүх юм танд болохгүй байгаа юм шиг, буруутай юм шиг санагдаад ивэл зүгээр л энийг тайлах техник байна. Блокод тайлах хэрэгтэй. Тийм ээ. За эндээс нэг бидний ярианы сэдвийг өөр зүг рүү яхад за шинэ орчинд очиод энэ хүн ганцаараа бүх зүйлийг тууллаа тий. Тэр нөө гадаадтай хүмүүс хилний бэрхшээл, ганцаардал, айдас одоо юу гэдин тий. Бүх нэг юм шатааг энэ хүн туулсан байгаа штэ. Тэгэхээр хүн энэ давж гарсан хүний туршлагууд гэж зүйл бие махбодод одоо траума болж хадгалагдах боломжтой. Боломжтой юм бэл. Боломжтой. Одоо жишээ нь гадаадд оюутан болж очдөө штэ. Тий. Тэр үед өөрийгөө аяйгуу сайн гэж үг нь бол бодож очсон байтал өөрөөсөө мундгуудыг ингээ харангуудаа тий өөрийгөө хинч биш юм шиг мэдрэх мэдрэмж нь ингээ сэтэрчдэг тэр үед. Сэдэрнэ гэдэг чи юу юм бэ гэхээр тэрний өмнө нь байсан өөрчим далд хумсарт блок нь байгаад байгаа. Тий. Өмнө нь за магадгүй багнаас нь ингээд хинч биш юм шиг мэдэрч ийсэн, үл хайхрагдчихсэн мэдрэмжүүд байвал тэр оюутан болоод гадаадд очингуудаа өөрийгөө хинч биш юм шиг мэдрээд тэг энэ маань эргээд ингээд айгүй амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлөд удаан явах тий. За арай гэж цаг хугацааны аясаар зүгээр боллоо одоо гэд тэгж боддод нөгөө дарамт нь сэтгэл төлөвчтэй. Тий. За тэгэхээр ер нь бол одоо ойлголтлоо л доо тий. Би гадаадд очиод траума үзээд байгаа биш юм байна. Ер нь бол траума намайг гадаадд очихоос өмнө зүгээр миний дотоодод асуудлууд байсан. Тэр маань тухайн орчин нөхцөлд очиход сэтэрчээд байсан юм байна гэдгийг би ойлголоо л доо. Яг тийм одоо энэ штэ хүний өөрийнхөө тэ тухай дүгнэлт за би нэг иймэрхүү хүнтэй тэ би өөртөө итгэлтэй би сэтгэл хангалуун байна ч юм уу тэ гэдэг үзэл бодлууд наанаа ингээ бид нар ингээд яг мотивацээр янз янзаар хүн бодож байна. Гэтэл яг жинхэнэ өөрийн тархины далд хумсрын мэдээлэл чинь 96% тэ эн чинь биш тэ ихэнх 80% 8 нас хүртэл суучтай юм байна. За дараа нь ингээд шилжилтийн насууд ингээл суугаал юм те. Гэтэл бид нар ингээд ихвчлэн гадаадд оюутан болоод очиж байгаа шүү дээ. Тэнцэний ажил хийх гэж очиж байгаа. Том хүн болцсон байна те. Тийм нас бид хүрчээд бие авч явах чадвартай болцсон байна те. Гэтэл бид нар очиод яг нөгөө траума маань сэтэрдэг байхгүй юу? Тэр хүүхднаас юу яг хүүхчиг айгаал те. Төгшөөл. Юу болоод байгааг нь мэддэггүй. Өөрийгөө ингээл илэрхийлж чадахгүй ч юм уу хинч биш юм шиг мэдрэл явчихж байгаа. Яг үнэндээ энэ бол гадаадын тэр нөхцөл байдал яг нөлөөлж байгаа л та. Гэхдээ эннийхээ гүн одоо ядрон хүүхэд наснд айл гэдгийг суулгаж авсан мэдээлэл өгдөг. Тийм. Тэрийг ингээд засаад өчгөр эдэр бүгдээрээ л адилхан хүн юм биш те гэж ажиллаад явцдаг байхгүй юу? За тэгэхээр эндээс ч гадаадд амьдарч байгаа хүмүүс маань тий одоо яг над шиг ингээд оюутан байж үтсэн ажиллаж үтсэн хүмүүс маань би тэр хүмүүсийг айгүйх бодож ин л да өөрөө тэр зүйлийг даваад туулсан учраас яг одоо ингээд Монголд ирээд их орондоо ингээд сайхан байгаа боловч яг тэр оюутан байх үеийн цаг үеийн айдас төгшөөрийг мэдрэхэд надад хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр магадгүй оюутан дүүнер маань тий яг надтай адилхан тийм зүйлийг мэдэрч байгаа оюутнууд байвал одоо би сэтгэлээ энэ хүмүүст тэнцвэржүүлэхийн тулд яг яах ёстой вэ? Танд ямар зүйл өгөх вэ? За хэрвээ штэ би нэг зүйл ярмаар байна. Гадаадд очиод хэтэрхий бүх зүйл аюултай юм шиг төгшөж айгаад өөрийгөө хинж биш юм шиг тэ үл тоомсорлогдож байгаа юм шиг арай чадваргүй юм шиг мэдрээд энэ мэдрэмж чинь 3-7 хоногоос хэтрүүлж болохгүй. 3-7 хоногоос. Яагаад гэвэл энэ чинь тэрхээр ингээд сэтгэл готрол руугаа хүний энергийг сордог. Бүр улам нөгөө потенциалыг хаадаг, чадварыг чинь мотивацгүй болчдөг. Улам нөгөө ер нь хүн харизмгүй болчдөг байхгүй. Нөлөөлнө шүү дээ энэ чинь. Улам итгэлгүй байдал үргэлжлэнэ. Тэгэхээр энэ нэг тий дарамттай мэдрэмжээр ихний турсамж байх юм бол тэр нь хэвийн болтол хүн өөрийгөө хангалтгүй гэж маш их
цаг хугацааг тулдаг байхгүй юу. Энэ чинь өөрийн тэр мөрөөдсөн гэрэлтэй ирээдүйд аюу их муухайгаар нөлөөлнө. Тэр яг ийм мэдрэмж байх юм бол тий дор нь ингээд ажиллах хэрэгтэй. Тэр нь бол тэр мэржлийн хүмүүст хандах тий сэтгэл зүйгөө харгадаг, бясалгал хийх, тавшруулах. За хамгийн шилдэг арга бол тэр блоко тайлах. Тэр сэтгэлийн траумагаа бүрэн тайлах боломжтой юу? Боломжтой шүү дээ. Тий. Одоо сэтгэлийн траума гэдэг зүйлийг бид айгүй их ярьж байгаа боловч яг сэтгэлийн траумагаас үүссэн даалт ухамсарын тэр мэдрэмжийн сэтгэл үнэмшил блок одоо тэр програмууд тий. Би сэтгэлийн траума авлаа. Тэр трауманы сүрэн дээр би хинч биш юм чинь байна. Би чадваргүй байна гэдэг ийм нэг ихтгэл даалт ухамсарт суучгал юм бол энэний сөрөг ур дагаврууд ирээдүйд ингээд үргэлж гараад идэх байхгүй юу. Би нэрээ итгэлгүй штэ. Би нэрээ хинч биш штэ. Одоо энэ хүмүүс намайг яаж хүлээж авах вэ доо гэх мэтчлэн амьдрал дээр үргэлж ингээд дагалдаж яваад идэг. Тэгэхээр энийг яаж идгээдэг вэ гэхээр эхлээд тий даалт ухамсартайгаа маш сайн холбогдож сурах. Дараа нь мэдрэмжэн дээр төвлөрөх. Энэ мэдрэмж тэг яг өнөөдөр би хинч биш юм шиг мэдрэмж аваад энэ ажлын байр хүмүүсийн харилцаа надад дарамттай санагдаж байна. Би очимооргүй байна. Асуудал ажлын байр хүмүүсийн харилцаа биш. Гэхдээ тэр дотор зөндөө сайхан харилцаатай хүмүүс явж байна. Яагаад би ингэж мэдэрч байгаа? Энэ миний асуудал. Тэгэхээр даалт ухамсарт суулгасан нэг зүйлүүд байгаа байхгүй юу? Сөрөг програмууд. Тэрийг бид нар нэг нэгээрээ эерэг болгож хувиргадаг. Тэ? Даалт ухамсарыг хамгийн эерэг түвшинд хувиргадаг техник байдаг. Энэ маань траума гэдгийг тэг амьдрал зүрэг тусгалаа өгдөг. Янз бүрийн ихтгэл үнэмшлүүд тэ өөрийн үнэлэмжүүдийг бүгдийг эерэг болгож засаад өгчдөг. Энэ засагдсны дараа хүн яаж амьдраад байгаа гэхээр мэдээж ингэ тархиа ашиглаад амьдарч байна. Тэ? Бид нар бодож гин, шийдэж гин, мэдэрч гин. Энэ маань хамгийн эерэг түвшинд болчих юм бол хүмүүс таныг дарамтлаад байгаа юм биш. Үл хайхраад байгаа юм биш те. Тэр үнсгийг юусоо харахаа билждэг. Хамгийн эерэг түвшинд нөгөө хүмүүстэй эв дүүтэй амьдрал гэл явцдаг байхгүй юу. Тэг өөрийн байр сууриа ингээд олцдог. Угаасаа миний байр суурь хандл байгаа гэдэг юм бүрэн дүрэн ихтгэлтэй байна гэсэн үг. Тий. За тэгэхээр ярилцлага маань нэлээд сонирхолтой байсан баг гэж бодож байна. Тэгэхээр гадаадд байгаа монголчуудтай зориулаад та бүхэн маань бас одоо яг ийм сэтгэлдээ тий өөрийн гэсэн ямарваа нэг асуудалтай, зовиртой, ганцаардлай, төгшүүр тий одоо би хинч биш, би хангалтгүй байна, өшөө хичээх ёстой. За бүр адаглаад эх орондоо буцмаар байгаа ирнэ буцаж чадахгүй байх тийм нэг айдас хүртэл байгаа бол та бүхмээс тий одоо гол нь эх орондоо буцыг жаага нь бас айдасны сүр нас үсэд байгаа бодлууд иж магадгүй байхгүй. Гэхдээ тэр буцахгүй нь гол нь биш тий. Тэр айдас нь итгэх хэрэгтэй байхгүй. Тэгэл эрүүл амар амгалан байдалтай шийдвэр гаргаад эрүүл ирэхгүй бол энэ амьдрын гэх мэтчлэн. Энэ айдасуудыг шийдэх бүрэн боломж байд юм байна. Маш гоё. Манай тий арга техникүүд, сургалтууд хүний даалт ухамсарыг хамгийн эерэг түвшинд хувиргаад өвчтөг тийм хүн өөрийнхөө хамгийн төгс хувилбараа бүтээдэг тий. Энэ маань за орон зай цаг хугацааг үл хамааран хүн өөрийнхөө хамгийн боломжтой хувилбараар хаанч аз жаргалтай амар амгалан амьдрах тэр одоо боломжийг бий болгох тийм өөртөө тийм хөрөнгө оруулах тийм сургалт байгаа. Сургалт байдаг тийм. Гадаадаас хүмүүс оролцоод сургалт боломжтой ороод ич болно. Сургалтын нэр нь юу вэ? Дотоод гэрэл гэдэг сургалт байгаа. За тэгэхээр та бүхэн бас гадаадд байгаа хүмүүст маань ийм зүйл бэрхшээлүүд тулгарч байгаа юм бол та бүхэн Жайна амчин психосоматикийн дотоод гэрэл сургалтаар өөрийнхөө хүүхэд насны траума тий одоо траума гэж хүмүүс их яриад байна шүү дээ. Траумагаа эдгэх юм байна. За энэ сургалтын арга техникээр өөрт тулгамдаад байгаа асуудлуудыг бүрэн шийдэх боломжтой юм байна. Тэгэхээр заавал одоо би гадаадд байна. Сэтгэл зүйчийн төлбөр айгүй өндөр үнэтэй би сэтгэл зүйчэд хандаж чадахгүй байна гэх юм бол энэ сургалтанд суучих болох нь шүү дээ тийм үү? Боломжтой.
Тий. Амьдралын асуудал шийдэгдэнэ гэдэг нь юу яриад байгаа вэ гэхээр би ингээд бас тайлбарлчих тий. Хүн даалт ухамсарын түвшинд хвчлэн сөрөг мэдээлэл их байвал амьдрал дандаа тэмцэл дунд өрнөдөг. Хэцүү санагддаг. Тэр хэцүү тэмцэл дунд ингээд дарамтыг даван тулах ёстой. Маш их төвчих ёстой. Түвшилттэй туулдаг. Энэ маань иргэд хүний амьдралын чанарыг буулгадаг байхгүй юу? Тий. Амьдралын чанарт нөлөөлдөг. Тэгэхээр хүн даалт ухамсарын мэдээллийг хамгийн эерэг түвшинд хувиргаад өчгөх юм бол амьдрал аз жаргал сайн сайхнаар дүүрэн ер нь азтай байдал бий болдог гэх юм уу? Тэ? Сайн сайхан амьдралыг өөрөө бүтээдэг. Тэгэхээр энийг хүн туулах ёстой, төвчих ёстой, хэцүү гэдэг биш. Зүгээр л амар амгалан тайван хамгийн гоёор амьдрал туулдаг байхгүй юу? Хамгийн гоё нь тэр амжилтыг бүтээж чадна. Өөрийн хүссэн зүйлээ бүтээж чадна, тий. Тэгэхээр хүний амьдралын хувь заяаны 96-аас 98%-ийг даалт ухамсар шийддэг. Тэгэхээр даалт ухамсар яаж шийддэг вэ гэхээр хэрвээ сөрөг байвал сөрөг амьдралыг туулж, эерэг байвал эерэг сайхан амьдралыг бүтээж шийддэг байхгүй. Тусгалаа өгнө гэсэн үг. За ингээд манай подкастын түрээд өндөрлөж байна. Биднийг үзэж байгаа үзэгчтэй хэм бол за танд магадгүй ганцаардалтай хэцүү байх юм бол та ганцаараа биш шүү. Мөн өөрийнхөө гэрлийг хасах бүрэн боломжтой, та аз жаргалтай, амар тайван амьдрах бүрэн эрхтэй хүн шүү.